За үнэхээр буу нь бол амар болчихсон байсан. Нэг газараа ингээ хэдэн зуун удаа зүссэн. Сайн бацгаано Хулан Vibes тавтай морилно. Ингээд жүжигчин Ким Сэрун болон Ким Сухянтай холбоотой 3 сарын 27-28-ны өдрүүдэд Касаён YouTube суваг болон ютубер Ижэнөгийн цацсан мэдээллийг хүргье. 3 сарын 27-ны өдөр жүжигчин Ким Сэрүний ар гэрийг төлөөлөөд өмгөөлөгч Пүжисог нь хэвлийн баг хурал хийсэн. За тэрэн дээр болохоор ютубер Ижэнөг дахиад шүүхэд өгөх гэж байгаа гэдгийг мэдгдсэн. Тэр нь болохоор стокинг буюу одоо байнга мөшгөж мөрдөөд ингээ хойноос нь дагаад бүх юмыг нь судлаад дагаад ингээ сток хийгээд байдаг гэдгээр дахиад шүүхэд өгөхөөр бэлтэж байгаа гэдгийг хэлсэн. За үүнтэй холбоотойгоор ютубер Ижино түүний дараа бас нэг ютуб дээр мэдээлэл хийсэн байсан. За тэр нь болохоор яагаад намайг стокиноор өгж байгаа юм бэ? Хэрвээ өгөхөөр бол тэгээ худал хуурмаг мэдээллийг цацсан гэдгээр өгөх ёстой юм шүү. Гэтэ тэдгээрийг та хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг чинь миний тэр цацсан voice record-ууд утасны бичлэгүүд үнэн гэдгийг батлаад байгаа юм шүү. За тэгээд мөн хамгийн Ким Сэрүн жүжигчний өхөлд хамгийн их холбоотой байгаа хүн буюу нөхрийг нь яагаад зүгээр өнгөрөөгөөд байгаа юм бэ? Би одоо баримтууд илүү их цуглуулж байгаа. Тэр баримтууд нь нөхрийг нь өхөлд нь холбоотой гэдэг баримт байгаа. Гэхдээ та яагаад зүгээр өнгөрөөгөөд байгаа юм бэ? За мөн жүжигчин Ким Сухяны талаар ингээд сурвалжлага хийгээд судлаад мэдээлэл хүргээч гэж байна. Би ингээд судлах гэхээр Ким Сэрүн жүжигчтэй холбоод судлах гэхээр гэр бүлээс нь л мэдээлэл аавна. Гэтэ би ингээд холбогдож чадахгүй байгаа учраас, холбогдох боломжгүй учраас би яаж сурвалжлах юм бэ? Дээрээс нь намайг жүжигчин Ким Сухянтай холбоо сүлбэтэй гэж байгаа. Гэтэ би нэг ч удаа жүжигчин Ким Сухян болон голд медалистийн хүмүүстэй холбогдож байгаагүй гэж байгаа. Иймэрхүү байдлаар мэдээлэл хийсэн. Тэгээд гисэн чинь хүмүүс болохоор бас одоо ер нь болооч тэгээд ийм их мэдээлэл гарч ирчээд ахчин Ким Сухяныг өмөрсөн хിവэрэ байна. За дээрээс нь гэх юм бол Ижино ютубер өмнөх Ким Сэрүн жүжигчтэй холбоотой хийжсэн тэр YouTube-ийн видеонуудыг бүгднийг нь ингээд private видео болгоцсон юм шиг байгаа. Одоо ерөөсөө олдохгүй байгаа. Тэгээ тэрийг ил болгооч. Бид нар үзэгчд өөрсдөө үзэж агаад дүгнэлтээ хийя. Хэрвээ одоо ингээд үнэхээр те өөрөөгөө гин буруугүй худал хуурмаг мэдээлэл цацаагүй гэж аавал тэр YouTube бичлэгүүдээ буцаад нээлттэй болгоо гэдэг иймэрхүү шаардлагуудыг бол айгүй тавьж байгаа харагдсан. За харин жүжигчин Ким Сухяны талаас бол ямар ч албан мэдгэл хийгээгүй маш намгүн байгаа. За одоо хэдүүлээ Касаёноос өчигдөр болон урчигдөр нэмэлтээр цацсан үерхдэг байх үеийнхэн чатууд болон 700 сая воныг нэхэмжлэгийг авсныхаа дараа найзтайгаа бичсэн чатууд. За тэгээд нэмэлт зураг бичлэгтэй танилццгаая. Касаёноос нэмэлтээр цацсан чатууд нь болохоор 2016 болон 2018 оны чатууд байгаа. За 16 оны чат нь бүр 6 сард бичигдсэн. Тэгэхээр жүжигчин Ким Сэрүн 7 сарын 31-нд төрсэн болохоор тухайн үед бүр 16-наас ч хүрээгүй байсан гэсэн үг. За чатуудаас нь харах юм бол нилээ ингээд дотн харилцаатай болчихсон. Уулздаг нь бол бас илт харагдаж байгаа. За тэгээд Ким Сухяны зүгээс болохоор одоо санаад байна, уулзмаар байна, хүрээд ирч гэдэг юм уу. Дээрээс нь ингээд өдөр тутамдаа айгүй их бие бинийгээ кэйрсэн байдлаар байнгын л холбоо ярилцаатай чат бичлэг нь бол харагдаж байгаа. За тэгээ чатныхаа агуулгыг хараад байх юм бол ерөнхийдөө ингээд дандаа одоо чамааг ингээд үнсмээр байна. Гэхдээ энэ ч гэсэн хориглогдсон уу? За эсвэл твич унтах юм бол үнэхээр сайхан амархаар байна. Гэхдээ энэ болохгүй 1 жил зарцуулах уу, 3 жил үү, 6 сар уу ч гэдэг юм уу. Тэгээд жүжигчин Ким Сэрүн болохоор хориглогдсон зүйл байхгүй. Хизээ хүссэн тэр үедээ болно ч гэдэг юм уу. Ер нь бол ингээд өөрийнхөө хийхийг гэсэн зүйлээ Ким Сэрүн жүжигчнэр хилүүлээд байгааг бол харуулад байгаа. Өөрөө шууд утгаараа би тэгмээр байна. Одоо хүсэж байна ч гэдэг юм үнсмээр байна ч гэдэг утгыг бол шууд илэрхийлээгүй харагдаж байгаа. За энэ дээр хүмүүс юу гэж дүгнэж байна гэхээр жүжигчин Ким Сухян Ким Сэрүн дээр груминг хэрэглээд байна гэж байгаа. Жүжигчин Ким Сухян бол груминг байна гэд. 2018 оны нэг чатан дээр болохоор угаалга хийж байна, хуцаа угааж байна. Тэгээд бүх хуцаа тайлчсан байна. Dragon Ball KKK гэд нэг юм бичсэн байгаа. Тэгээд тэр би болохоор Dragon Ball гэдэг нөгөө аним үзэж байгаа юм болов уу гэж ойлгоод байгаа. Гэтэ ямар утгаар тэгж бичснийг нь сайн мэдэхгүй байна. Магадгүй энэ Dragon Ball ингээд нүцгэлсэн байна гэд тэрний утгыг мэдж байгаа хүмүүсээ бас комментэнд тайлбарлаад өгөөрэй гэж хүсэж байна. За тэгээд энэ чатыг болохоор харсан хүмүүс дөнгөж 18 настай хүүхэд рүү ийм юм бичээд бүх хуцаа тайлсан байна, нүцгэн байна гэдгийг илэрхийлж байдаг. Ямар гаж юм бэ гэдэг шүүмжлэг бол маш их авж байгаа. За тэгээд нэмээд бас нөгөө энэ нэг бичлэг цацагдсан байгаа. Энэ болохоор одоо Францад байсан юм шиг байгаа. Тэгээд энэ дотор хувцсны дэлгүүрийн гадаа очсон гадналаас нь тэр нөгөө манеканы тэгээд тэр дотор хувцсныхаа зургийг авчаал найзуудтайгаа хоорондоо яриад байгаа. Одоо манеканы хувцс нь бишээ би энэ бол амар гоё юм байна. Ийм бигтэй байх боломжгүй зөвхөн манекан болохоор л ийм байгаамаа ч гэдэм үү. За тэгснэ гудамжаар явж байгаа охинтой харц тулгарчлаа. Гэтэ би ерөөсөө одоо ичихгүй байна гэд. Иймэрхүү нэг бичлэг цацгдсан Ким Сэрүн рүү явуулсан. Тэгээ энэ бичлэгнээс бас харахад л ер нь л ингээд айгүй
гаж педон үнэн ч юм шиг гэж бодоод байгаа. Тэгээ яаж ч гэсэн за хосууд байлаа гэж бодоход тэгээ одоо Парис явж байгаа Левлийн цамхгийг харуулах ч байт юм эсвэл гой газруудыг харуулад ингээд нэг хосуудын гой харилцаа байж болно шүү дээ. Тийм биш харуулж байгаа юм нь очиж нэг иймэрхүү юм байхаар яхав те. Тэгээ та энэ дээр бас ямархуу бодолтой байна. Сэтгэлдээ хэлээрээ. За ингээд насан туршаагүй байхаасаа үерхэж эхэлсэн үе. За тэгээд тэр хоорондоо бас бичдэгээс хэд хэдэн чатуудыг дэлгэсэн. Үүнээс гадна нөгөө 700 сая вонтой холбоотой нэхэмжлэхийнхаа үеэр найзтайгаа бичсэн чатыг дэлгэсэн. За энэ дээр болохоор анхныхаа нэхэмжлэхийг авчаад нөгөө компанийн хүмүүстэй холбогдох гээд ерөөсөө чадахгүй байсан. Ким Сохёнтойч бүр огт холбогдож чадахгүй байна гэд. За тэгээд Ким Сэрүний бас нэг мэдмээрсэн зүйл нь ч гэдэг юм уу бодож исэн зүйл нь одоо намайг ямар ч төлбөрийн чадамжгүй байгаа гэдгийг мэдж байгаа хэрнээ Ким Сохён ингэж нэхэмжлэх хийлгээсэн болов. Гэтэ одоо агентлагаас нь над руу энэ 700 сая воныг нэхэмжилсэн гэдгийг Ким Сохён мэдж байгаа болоо мэдгүй байгаа болов гэд тэр тухай бас найзтайгаа ярьж байгаа. За тэгээд компанийн хүмүүстэй ерөөсөө холбогдож чадахгүй байхаараа 3 сарын 24-ний өдөр Instagram дээрээ хосоор авахулсан зургааныг хийсэн шүү дээ. Одоо энэ зургийг тэгэнгүүт компаниас нь шууд холбогдсон байгаа. Тэгээд одоо шүүхэд өгөхөө боллоо гэд тиймэрхүү утгыг хэлсэн байгаа. Тэнгүүд найз нь за ямар ч байсан нөгөө 700 сая воныг ингээд авахаа болчихж байгаа юм байна гэсэн чинь Ким Сэрүн 700 сая воныг авахаа болсон бишээ зүгээр төлбөр төлөхгүй ингээд шүүхэд өгөхөө л байлуулна гэсэн. 700 сая воноо хэмжилж байгаа нь хിവэрэ гэд. Тэгэд нөгөө найз нь бас нэлээд бухимдаад 6 жил үерхчээд яаж ингэж чадчихэйнаа холбооч байхгүй тэгээд ингээд нэг дор эн чинь шууд нэг ажил хийгээл олчдөг мөнгө биш штэ гэд нилээ ингээд бухимдалтаагаар бичээд тэгээд сүүлдээ болохоор Ким Сэрүн бас айгүй их дарамтанд орсон, депрессэнд орсон амар хэцүү байна. Ер нь бол ингээд үхмээр байна ч гэдэг юм уу. Тиймэрхүү утгыг бол айгүй хийлэрхийлсэн чатуудыг бол дэлгэсэн. За тэгээд бас нөгөө голд медалист руу анх жүжигчин Ким Сэрүн ороод гэрээ байгуулахтаа болохоор гэрээнд жил болгон сунгагдаад явнаа гэдэг тийм заалттай байсан байна. Гэтэ гэрээнд сунгагдаагүй тэр ч ихтэй цуцлагдсан гэдгийг бас энэ чатнаас харж болохоор байна. Нөгөө асуудал гараад тэгээд шууд тухайн жилийн 11 сард одоо 22 оны 11 сард гэрээнд дусаад дахиад сунгах хэрэгтэй байсан чинь тэр чигт нь шууд ингээд цуцлсан байгаа. За энэ мэтчлэн жүжигчин Ким Сохёны ямар жоохон хүн чанаргүй загинсан бэ гэдгийг нь бол харж болж байна. Тэгээд миний хувьд яг тухайн жүжигчнийг амар шүтгүү байсан ч гэсэн гарсан драмануудад нь туртай сонирхож бүгднийг нь бараг үзсэн. Тэгээд жүжигчнийх нь хувьд бол бас аюу үнэлдэг байсан, сайн жүжиглдэг. За гэхдээ яг нөгөө 15 настай те насан туршаагүй хүүхэдтэй ингээд үерхсэн. Тэгээд энэ одоо мэдээнүүд нь цацагтаад байгаа болохоор миний хувьд бол ерөөсөө ингээд төсөөлөхгүй аюу муухай санагдаж байгаа. Хувийнхаа би зөөр өөрийнхөө бодлыг хэлж байгаа. Гэхдээ хүмүүс бас янз бүрээр л хүлээж авах бах. Тэгээ та бас өөрсдийнхөө сэтгэлдлийг бичээрэй. За эдгээр чат мэдээлэлээс гадна Касоён YouTube сувгаар дахиад нэг утасны voice record-ыг цацсан байгаа. Тэр нь болохоор жүжигчин Ким Сэрүний өмнө нь харьяалагддаг байсан Ранон гэд одоо агентлагийн захиралтай ярьсан яриа байгаа. За энийг бол хүмүүс бас сайн мэдгүй юм байлаа. Яагаад гэвэл тухайд агентлагт орсныхоо дараа манай агентлагч жүжигчин Ким Сэрүн орлоо гэдгийг албан ёсоор бол мэдээлэл хийж цацаагүй юм байна. Яагаад гэвэл нөхцөл байдал ч гэсэн жоохон тааруухан байсан. Дээрээс нь одоо илүү гоё мэдээтэйгээр хүмүүст хүргье гэдэг дээр тохиролцоод цацааг байсан байна. Ким Сэрүн жүжигчний ар гэрээс агентлагийн захиралтай харихтаа хэд хэдэн зүйлийг тодруулсан байгаа. За эхнийх нь болохоор Ким Сохёнтой үерхжсэн гэдэг талаар нь ер нь мэдсэн үү гэд. Захирал нь болохоор мэдсэн нөгөө гэрээ байгуулахаас өмнө олон удаагийн ярилцлагыг хийсэн. Тэр үед болохоор насан туршаагүй байхаасаа үерхжсэн гэж хэлж байсан. Гэхдээ тухайн үед болохоор би яг хизээнээс хэдэн оноос хэдэн он хүртэл үерхсэн гэдэг нарийг тэр нөгөө цаг хугацаан дээр нь бол ач холбогдол өгөөгүй байсан. Харин сүүлд тэрийг нь мэдсэн гэж байгаа. За үүнээс гадна нөгөө Ижин YouTube сувгаар жүжигчин Ким Сэрүний ар гэр ээж нь өрдөөс анхаардгүй амиа орлогуудыг хийгээд имлэг твтээд хагалгаанд орж байхад нь хүртэл мэддэггүй гэд нэг мэдээлэл цацгдсан шүү дээ. Ингээ 25 сая воны зардлыг өмнөх агентлагаас нь бүгднийг нь төлсөө энийг нь ч мдээгүй байсан гэд. За үүнтэй холбоотой мэдээллийг тодруулахад за тухайн үед бол бүх зардлыг нь агентлагаас нь хийсэн нь үнэ. Гэхдээ мэдээж гэр бүлд нь энэ аюултай зүйлийг нь бол хэлсэн гэж бодсоо. Яг нөгөө менежер гэж нэг хүн байгаасан шүү дээ эрэхтэй. Тэр бол заашгүй хэлэх үүрэгтэй байсан. Гэтэ ингээд Ким Сэрүн жүжигчин тухайн үед болохоор бас гэр бүлийнхэнтэй мэддэгдмээргүй байна. Санаан зовно гэдэг тийм зүйлийг ярьжсэн. Тэрийг нь бодоод нөгөө менежер нь хэлээгүй юм шиг байна гэсэн байгаа. Менежер одоо болохоор бүр таг алга болсон гинэ. Ерөөсөө уцаа авахгүй, чатаач харахгүй бүр ингээд ямар ч холбоо тогтоох боломжгүй хаана байгааг нь мэддэхгүй таг алга болсон гэж байгаа. Тэгэд одоо ер нь бол энэ жүжигчний нүүр царай бүр нэр ус нь ингээд тодорхой болцсон болохоор карьер нь бараг дуусч байгаа л байх гэж бодож байна. Одоо ямар жүжигчин, ямар агентлаг энэ хүнийг ажилд авах вэ? Өөрийнхөө хамгаалах ёстой жүжигчнийхээ voice record-уудыг ярьж байгаа бүх рекордуудаа биччихээд ингээд энд цацаад явж идэг. Ер нь бол айгүй ёс зүйгүй л бас санагдаж байгаа. Тэгээ дээрэс нь Ижинүү гэж ютубертэй найзууд бүр бести гэж байгаа штэ. Өөрөө тэрийгээ хүртэл хилжсэн гэсэн Ижинүүтэй би айгүй дотны найзуудаа гэд.
За тэгээд EG-нууд болохлээрээ нөгөө би ямар ч юм voice record өгөөгүй гэсэн хэрнээ энэ нь яаж цацагдсан бэ гэд хүмүүс бол бас асуугаад байгаа. Нэг бол EG-нууд өгсөн, нэг бол энэ gold medalist-д зарсан байгаа гэд тиймэрхүү таамаглалуудыг бол гаргаад байгаа. За мөн өмнөх агентлагийн захирал болохоор жүжигчин Ким Сэрүүн ээждээ болон гэр бүлийнхэндээ айгүй их хайртай тэгээ халамжилдаг байсан гэдгийг бол бас хэлсэн. Яг залуу хүүхэд болохоор мэдээж гэр бүлийнхэнтэйгээ ээжтэй ямар нэгэн асуудлаар ингээл маргалдах үл ойлголцох зүйлс бол байдаг л зүйл. Гэхдээ ээж нь ч гэсэн байнга сөүл рүү ирдэг, өөрөө ч гэсэн ингээд гэрлүүгээ байнга очдог байсан, айгүй дотн харилцаатай байсан. Дээрээс нээж нь багаас нь ахуулаад менежерхэн ажлыг хийгээд явдаг байсан болохоор ямар ч юм хол хөндий хүйтэн харилцаа бол ерөөсөө ажиглагддгүй байсан гэдгийг бас хэлжсэн. За мөн жүжигчин Ким Сэрүүний бугуун зургийг бол цацсан. Гэхдээ YouTube-ээр гаргахтаа болохоор хаачихсан байгаа. Тухайн үед яг хэвлийн баг хурал хийхдээ бол тэнд ирсэн байсан сэтгүүлчдэд яг боддоор нь харуулсан гэсэн. За үнэхээр бугуун бол амар болчихсон байсан. Нэг газараа ингээ хэдэн зуун удаа зүсцэн. Дээрээс нь ингээд хагалгаанд ороод оюулах тэр сорвнууд нь үлдээд үнэхээр эмэгтэй хүний бугуй мөнөө гэхээр нүд халтарм амар болцсон байгаа гэж байгаа. За тэгээд сэтгэл санааны гүн гутралд орсон хүн тухайн үед өөрийгөө сэдрээд ирэхээр юу хийж байгаа үйлдэлээ мэдхээ болчдаг гинэ. Тэгээ жүжигчин Ким Сэр олон удаа нөгөө амиа хорлох ордлого хийчээд дараа нь тэрийг яг сандаггүй гинэ. Би хизээ ингэсэн бол яагаад ингэсэн бол гэд огт мэдгүй байдаг гэд. Тэрийг нь болохоор нөгөө дотных нь нагаз эгч буюу ээжийнх нь найз нь бол хэлсэн байгаа. За мөн Ким Сөхён жүжигчтэй холбоотойгоор сүүлийн үед анхаарлыг татаад байгаа нэг асуудал байгаа. Тэр нь болохоор 2017 онд нээлттэй хийсэн энэхүү Real гэдэг кино байгаа. За энэ дээр жүжигчин Ким Сөхёнтай хамтраад Соли буюу FX хамтлагийн өмнөх гишүүн тоглосон байгаа. Энэ жүжигчин маань харамсалаар 2019 онд амиа хорлсон. Тэгээд түүний ах нь болохоор 3 сарын 22-нд Instagram дээрээ нэг утга бүхий постыг оруулсан. Ким гой хэлэх зүйл их байгаа боловч хэлж чадахгүй байна. Өндөр газраас унах болохоор сайн бариараа гэдэг постыг оруулсан. Энийг болохоор нийтээс Ким Сөхёнд хандаж хэлээд байна гэж хэлсэн. За тэгсэн чинь 3 сарын 28 буюу өчигдөр албан ёсоор Солигийн ар гэрийнхэн мэдэгдэл хийсэн байгаа. За энэ хүү алдан мэдэгдэлтэй болохлээрээ жүжигчин Ким Сэрүүний гэрт гүн имэйл илэрхийлсэн байгаа. Дээрээс нь Ким Сэрүүний өхлийн талаар мэдээгүй юм шиг зүгээр өнгөрөөж чадсангүй гэж байгаа. За тэгээд жүжигчин Соли болохоор 2017 онд энэ Real гэдэг кинонд анх тоглоход нэмэх 21 хэсэг байгаагүй. Дээрээс нь хитрхи их нүцгэлж байгаа хэсэг байгаагүй гинэ. Тэгээд 2019 онд оршуулганд болоход үүнтэй холбоотой байсан мэдээллүүдийг тухайн үед хамт ажилласан стаффууд болон зарим нэг жүжигчтэй сонссон гэж байгаа. Тэгээ энийхэн талаар 3 зүйлийг жүжигчин Ким Сөхён болон тухайн үед найруулагч байсан И Саран гэдэг хүнээс нь тодруулга авмаар байна гэж байгаа. Эхний тодруулга нь болохоор оршуулгын үеэр ирсэн тухайн киноны стаффууд болон жүжигчдийн мэдүүлгээр Соли болон Ким Сөхёны нэмэх 21 хэсэг нь анханасаа төлөвлөгдөөгүй байсан гэж сонссон. Энэ талаар Ким Сөхёны байр суурийг сонсомоор байна. Хоёрт мөн зураг авалтын үеэр Солигийн нүцгэн хэсэгтээ зураг авахд орлон тоглогч байсан гэж сонссон. Тэр жүжигч нь зураг авалтын талбайд байсан гэсэн. Гэхдээ яагаад орлон тоглогчийг ашиглалгүйгээр Солиг оролцуулсан бэ? Энэ нь үнэхээр албан хүчээр хүчлэлт байсан юм уу гэдгийг асуумаар байна. Гуравт эхэндээ тухайн өдрийн зураг авалтаар нүцгэн зураг авалт хийхэд орлон жүжигчин өвчтөе учраас ирээгүй гэж байсан. Гэхдээ оршуулгын ёслолд оролцсон хүмүүсийн мэдүүлгээр тэр жүжигчин нь тухайн өдөр зураг авалтын талбайд байсан гэжсэн. Энэ үнэн үү гэсэн байгаа. Энэ гурван зүйлийг албан ёсоор Ким Сөхён болон найруулагч И Саранаас тодруулмаар байна гэсэн байгаа. За энэ И Саран гэдэг хүн нь болохоор жүжигчин Ким Сөхёны ах нь бас энэ Gold Medalist гэдэг компаниг нь хамтран үүсгэн байгуулсан хүн нь. За яг байгаа мэдээллээр болохоор яг ямар харилцаа холбоотойг мэдэгдэхгүй байгаа энэ И Саран болон Ким Сөхён хоёр анх болохоор хамаатны ах гэж гарч ирж байсан. Зарим үед төрсөн ах нь гэдэг. Гэтэ бүр яг аль талаас нь баталгаажуулсан зүйл байхгүй байгаа. Сүүлийн үед болохоор энэ И Саран гэдэг нь хамаатных нь ах нь биш ээ. Ээжийнх нь хүүхэд гэж байгаа. Нэгэсэндээ хойд ах нь гэдэг мэдээлэл бол гарч байгаа. Ээж нь Ким Сөхёны аавтай сухаас өмнө нэг хүүхэдтэй байсан. Тэр нь И Саран гэдэг. Гэхдээ энэ болохоор яг баталгаатай мэдээлэл биш. Ямар ч их сурвалж дээр болохоор баталгаажуулсан зүйл байхгүй байгаа. 3 дугаар сарын 27-ны орой болон 28-ны өдрүүдэд цацагдсан шинэ мэдээллүүдийг нэгтгээ та бүхэндээ их хүргэлээ. Тэгээ дараагийнхаа шинэ мэдээлэлээр уулзтлаа. Түр баяртай. Тэгээ та бүхэн маань намайг дэмжиж лайк, комент, subscribe дараарай. Баярлалаа. Баяртай.